өнөөдөр би та бүхэнд 5 настай байхдаа гэдэг номоо танилцуулах гэж байна. За энэ ном маань бол 1 сарын 10-нд хэвлэгдэж гарсан. Бүх зургууд энэ бол манай 5 настай, 12 настай зээдүү бид нар ингээд зурсан байгаа. Энэ номоор юу хэлсэн гэхээр ер нь бол 5 настай дүү маань надад хамтран зохио өчөөр орсон. Тэр маань дандаа надаас ажаа. Та 5 настай байхдаа ямар тоглоом тоглодог байсан бэ? Та 5 настай байхдаа ямар хоол иддэг байсан бэ? Гэх мэтчлэн ингээл дандаа яагаад гэдэг асуулт асуудаг байсан. Тэгээд тэрэнд нь би ингээд төвөгшөхгүй хариулдаг л байсан. Тэгээд би хүүхэд насныхаа бага насны дурсамжтай их дуртай. Тэгээд бага насныхаа дурсамжийн талаар бас ингээд өгүүлэг түүхүүд бичдэг өөртөө. Тэгээд ийм зүйлийг ер нь бол дүүхээ асуултын дагуу за яагаад бид хоёр харилцан яриамыгаар гой хөрхөн ном гаргаж болохгүй гэж ингээд гаргасан юм байнамаа. Тэгээд энэ маань бол ер нь бол яг энэ номыг өөрсдөө бид нар хадгалж болох байсан ч гэсэн бусад хүмүүс ч гэсэн хүүхэд насны дурсамжаар хоорондоо яриасаа эмээ өвөө аав ээжтэйгээ хүүхдүүд маань 5 настайдаа бага байхдаа юу хийдэг байсан гэд энэ чиглэлээр хоорондоо ярилцаж халуун дулаан яриа өгнүүлээсээ нэг ч гэсэн өдөр нэг ч гэсэн цагийг хоорондоо сайхан ярилцаж гэгээн дурсамжаа хуваалцаасаа гэдэг үүднээс нь энийг бас дахиж хэвлүүлэх санаа төрөөд ингээд хүмүүст хүргэж байгаа ийм ном байнамаа.